ингээд цаана шинэ хэмжээд зөөр үзүүлж сурах гэж байгаа анхны шатны технологи нарийн бүрийн хөгжмийг сурч байгаа хүмүүсд анхны шатнд нарийн бүрийн хөгжмийг арчлан хамгаалах бүтэц зохион байгуулалтын талаар товчхон зөвлөгөө өгөх гэсэн юм аа. За би өөрөө танилцуулаад Атлантик их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн уран чадрын техник багш дэслэгч Цэнгэл гэж байна. За би өөрөө энэ хөгжмөөр 18 жил хийж байгаа. Энэ сургуулийн хөгжмийн багшаар ажиллана. За ерөнхийдөө энэ нарийн бүрийн гэдэг хөгжим нь бас олон төрөл байдаг. Одоо энэ маань болохоор сегмент хөгжим нарийн бүрийн хөгжим. За энэ маань болохоор бас ажлын сегмент хөгжим. Тэгэхээр дуугийн үед бол арай өрхөн дуугалтай. Германаар бол одоо флюкс хоорн гэж ярьдаг. Францаар pocket гэдэг нэртэй ийм хөгжим байна. Эхнээс нэг хөгжим бол ажлын дуугийн үед бол өөрчлөлттэй байна. За нарийн бүрийн хөгжим маань бас өөр юу гэж хэлэх вэ? Муучдаг буюу болсон. Энэ болсон гэдэг маань муучдаг гэдэг маань болохоор муу гэж одоо ууралж үгчдэг гэдэг маань хэсэг гэсэн. Тэгэхээр энэ хөгжмийн ууралын хэсэг гэсэн юм. Болсон монголоор. За дараагийн дуу намс гэж буюу сүрдийн гэж ярьдаг. Монголоор дуу намс гэсэн. Энэ маань хаана гэдэг вэ? Энэ хөгжмийн дуу тодорхой юм шиг намсахын тулд хэрэглэгддэг, ашигладаг. Энэ юу вэ? Мөн тангон, стон хөгжмийн зэмсгүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр тусгуудаа өөр хэмжээтэй байдаг. Нарийн бүрийн хөгжмийг арчлахад нарийн бүрийн хөгжмөд өөрсдөө төлөвлөсөн тос байдаг. Ийм шинэ тос байгаа. Мөн энэ валкин гэж ярьдаг манай. Энэ хоёр нь хамгийн их чухал болно. Мөн хөгжмийн арчуур. Хөгжмийн арчуур гэж байна. За энэ ихээс бүрдэж энэ хөгжмийг сүлжээнд оруулна. За мөн энэ утас байгаа. Энэ маань болохоор ямар утастай утас вэ гэхээр энэ хөгжмийн энэ дотоод хоолойнуудыг цэвэрлэхэд зориулсан урттай юм шоттой цэвэрлэгээний юм утас байна. За энэ хэсгүүдээс энэ хөгжмийг цэвэрлэнэ. За ерөнхийдөө бүтэц зохион байгуулалтын талаар ярих гэж байгаа. Энэ хөгжим маань сигмал хөгтөө бичигдсэн ноотноос нэг том доор дуурдаг хөгжим. 3 даралтаас бүрдэнэ. 1-р даралт, 2-р даралт, 3-р даралт. За энэ болохоор чигчэн ураг тогтоогч. Хөгжим үлээ гэж байгаа тохиолдолд ноот хэрэглэхэд ноотыг заавал 100 гараар хэрэглэдэг. Тэгэхэд энэ чигчэн уран дээр энэ цагирханд 3 гэж хөгжмийн бүтлгүүнгүй барьдаг. Энэ хооронд баруун 100 гараараа ноотоо хэрэглээ цаагаад хөгжмөд тоглох. Ийм зорилготой байж байгаа. За ийшээ явуулаад одоо энэ ерөнхий сувг. Ерөнхий сувг гэж байна. Энэ ерөнхий сувгны доор талд за нэг юм чимхдэг юм байж байгаа. Энэ маань болохоор одоо шүлс хасдаг. Одоо шүлс дүүрээд ирсэн тохиолдолд шүлсийг асгана. За энэ маань болохоор ерөнхий сувг. За 1-р даралтын сувг гэдэг одоо энэ гэж. За энэ маань бас яах вэ гэхээр мөн адил юу яадаг. Одоо энэ даралтын хөгүүдийг одоо хэрвээ 1-р руу дарсан тохиолдолд хөг дээр дуусч байгаа тохиолдолд чүд сунгаж хөгжмийн үгийг тохируулах зорилготой үүрэгтэй. За ийм үүрэгтэй гэж. За дараагийнх нь энэ 3-р урууны сувг. За энэ маань өсвөр дээр бас энэ чигчийн уран ингэ шиг зориулттай. Одоо өөрөө энийг тааруулна. Өөрөө урууныхаа урт нарийнаас уулзах ганы томчдгоос уулж энийг зохицуулна. Энэ маань өсвөр бас доороо бас энэ чимхүүр буюу шүлсэх хэрэгтэй. За энэ юу маань өсвөр бас хөгөө тааруулна. Одоо 2-3 даралт медиум буюу эсвэл яа даасан тохиолдолд энэ хөгийг өөрчилж байгаа. Бас дээр дуусч байгаа тохиолдолд сонгож хөгийг тохируулдаг. За ийм хөгжим байна. Хөгжмийн зэмсэг байна. Энэ зэмсэг бол амны хэсэг, раструу гэж ярьагддаг. За энийг одоо цэвэрлэх талаар. За энэ маань болохоор 3 даралтын сувг. 1-р даралтын сувг. За энэ маань болохоор 3 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 даралтын сувг. За энэ маань болохоор
Яри. За одоо энэ тэгэхээр цэвэрлэх асуудал маань гэхээр энэ дагалтны механизмыг одоо бид хайрлуулж өгье. Энэ дагалт маань энэ олон ийм нөх байж байгаа. Энэ маань зүгээр л нөх биш. Агаарын сувгийг ямар нэгэн хүүхдээр барьж тааруулах зорилготой юм сувг гэж байгаа. А энэ сувгны дээр нь ийм бүс байж байгаа. Энэ бүс маань болохоор хоногтой ороод татагдаж дээшээ доошоо дарагддаг үйлчлэг хийдэг. А энийг дээр ерөнхий энэ дагалтыг цоожлогч ийм цоож байж байгаа. Төгжөө байж байгаа иргэдэг. А энэ дээдлийн хэсэг маань болохоор за ингээд татлаад. За энийг татлаад тэгэхээр энэ дотор нь бүр ийм бүс байж байгаа. За энэ бүс маань ямар үүрэгтэй вэ гэхээр энийг дээш доош нь зохицуулах зохион байгуулалт. За энэ бүс хугасан тохиолдолд дагалт маань дарагдгаа байж эхэлдэг. За энэ маань ийм эрэхтэй бас энэгээ сольж болно. Одоо энэ дээдлийн гол хугасан тохиолдолд энэ бас шинэ голыг сольдог. За энэ маань болохоор би дагалтын одоо товч ийм товч байж байгаа. Энэ маань болохоор энэ лүг бас ирэгдэж ордог. За ийм зорилготой зөвхөн нэг дагалтны гэхэд. За би тэгээ одоо энэ дагалтыг ингээд хийгээд үзүүлээд тавхад хийлээ. Одоо энэ тодорхой энэ хоёр маань энэ хоёр. Энэ дотроо ховлтой байгаа. Энэ дотор ховл байгаа. Энэ ховлд ороод өөрөө тагчээр сойжлогддог. За одоо ингээд сойжлогдож байгаа. Энийгээр иргэдэд хийлээ. За одоо тэгэхээр би бүр нарийнч хаалээ. За одоо энэ маань дагтахад механик хэрэгжин. За би энэ дээр үзлээ. За одоо энэ хоёрдугаар дагалтыг тавхан сайн хар. За даглаа. Тодорхой өөрчлөлт орж байгаа. Энэ маань юу вэ гэхээр хагас тооны өнгө доош гоо. Операционоор хагас тоон бууж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүтэн энэ хоёр нөхөр ингэж дамжиж энэ суугаар ингэж ийшээ тойрч дамжиж энэ бүх хагас тоон доош бууж байгаа. За энэ гурван дагалт маань бол гурван ийм үүрэгтэй байгаа. За дагалт хийлээ. Дагалт хийсний дараа энэ тодорхой хий өргөлдөг. Одоо ингэж юм хий гарч байгаа. Энэ үүсгэлтийг бас сайн анзаарч явах хэрэгтэй. За одоо ингэ дуусна. Одоо ингэ энэ гурав хуруу маань бас гурав дагалт маань бас муу адил тийм байгаа. За энэ нэг юм байж байгаа. Энэ харагдж байна. За энэ маань болохоор хязгаарч энэ нэг болт. Энэ болт маань ямар үүрэгтэй вэ гэдгийг одоо би сайн үзүүлье. За энэ болтыг цааш нь тултал нь бооход энэ хязгаарлагч маань энэ дагалтыг тийм үү энэ сувгийг цааш нь унгахгүй зорилготой. Ийм байж байгаа. Одоо энэ дээр ингэж очиж ирж байгаа. За ерөнхийдөө бол энэ хөгжмийн зохион байгуулалт маань бол одоо ийм зохион байгуулалттай хөгжим байж байгаа. За би одоо яг нарийнчсан цэвэрлэх аргыг би зааж нэгдүгээр монструктыг авах. За ихтэй энэ дагалтын механизмыг за энэ дагалтыг цэвэрлэхэд ачуур маань маш цэвэрлэх ачуур байх ёстой. Энэ бол маш их бал гардаг, үргэлжлэдэг. Ерөнхийдөө энэ хөгжимчин хүн маань энэ дагалтны механизмыг 7 хоногт нэгээс доошгүйдээ цэвэрлэж явах ёстой. Байнгын цэвэрхэн байж явах ёстой. Яагаад гэвэл агаарын замаар үлээдэг хөгжим учраас цэвэрхэн байх ёстой. За одоо энэ уцаа. Одоо энэ маань доторх энэ одоо хөгжрөө гэж ярьдیں۔ Да энэ нарийн хог эдрийг ингэ цэвэрлж байгаа гэж ярьдаг. За одоо энэ хараа ийм болноос үүдсэн ийм хог гарч ирдэг. Одоо хүний одоо хөгжимчин хүн бол хөгжим үлээхээс өмнө одоо хоол идлээ хамаа маш сайхан цэвэрлж явах ёстой.